Эй! Сайн байцгаана уу? Санктас Мөхбат мөчгөө ярьж байна. За. Өнөөдөр 6 сарын 30 сая сүүлийн хэдэн сар 7 хоног Санктад бүр амар халуун хүчин бүр муухай төсөхгүй халуун өдрүүд үлдсэн. Тэгээд азар өнөөдрөөс эхлээд бороо орц сэрүүлсэж байгаа. Тэгээд зарим хүмүүсийн хувьд өнөөдрийн 6 сарын 30 маань энгийн өдөр шиг байж магадгүй. Гэхдээ манай сургуулийн архитектурын факультетийн архитектурын одоо техникийн оюутнуудын хувьд бол их онцгой өдөр. 5 жил нойр хоолгүй хонж зовсны эцэст өнөөдөр иргэдэд маань дипломо авч байгаа. Сургууль дээр бол архитектор мэргэжлэр бол хүмүүс сурж төгсөд амар хэцүү байдаг. Тэгээд ингээд бол ихэнх нь дандаа төгсч чадлаггүй. Дундаас ингээд буугаад өгöd ч юм уу эсвэл үнэхээр чадахгүй байсараа төвөгдөг ч юм уу гэх мэтлэнгээ асуудлуудаар ингээд тусдаг. Харин гэхдээ манай сургуулийг 2016 онд анхны архитектор мэргэжлэр Монгол оюутан төгссөн. Тэрнээс хойш жил болгон байгаа. Тэгээ одоо манай сургуулийг 3 дахь Монгол хүүхэд төгсөж байна. Тэр хүүхдийн төслөн дээр очихгүй бол үнэхээр нүгэлж гоод. Тэгээд дараа жил би төгсөн тэр хүртэл жил байна. Жилийн хугацаанд юу ч тохиолж болно. Тэгээд амар хэцүү байдаг. Тэгжсэн харъя гайг байх байлгүй дээ гэж. Энэ бол ингээд сургууль дээр бид нэр ирж байна. Манай сургууль бол нэлээд хэдэн гудамжаар бүрдсэн байдаг. Хэдэн корпусаар. Одоо нэг корпус нь энэ байна. Энэ бол гадаад хэл гэх янз бүрийн одоо нэг бүрдсэн. Энэ барилга маань бол манай гол архитектурын корпус маань. Энэ ингээд архитектор үзүүлдэг. Тэгээд би гас зам гарч. За, тэгээд энэ байшаа хэдэн жил царамуутай говийн дараа зураг харуулна. Хэдэн жил царамуутай ингээ байсан эцэст гой сэрэн сурлаад одоо энэ гой болцсон. Тэнч яах вэ? Ингээд бол сургуулийн талаар ямар нэгэн бичлэг одоо сургуулаа танилцуулсан тиймэрхүү бичлэг хийх бодолтойгаа тэгээ дараа жил сургуульд ирчингүүдэд та хэд бүгд үзээрэй. Одоо би нөгөө хамт уулзах хүмүүстэйгээ уулзахгүй бол шойлаа. Цэцэг авцсан Монголоос манай хуучин төгсөгчд маань бүгдээрээ цэцэг авчирсан. Тэгээд авчирсан шүү. Загцсан тэгээд авцсан. Тэгэл гоё юм да. Здравствуйте. Энэ манай надад дараа жил нэг цэцэг шүү. Бичлэг сургуультай хийх эрхийг өгч байгаа юм. За, таньдаг юм байна уу? Апсая. Сложно было защититься. Не стесняйся. Без камеры? Так с камеры интереснее. Ладно, хорошо, я не снимаю, но ты говоришь. Как сдала? Да, на 4. На 4? Да. Кто был? У нас Капунов комиссия. И нас... Сложно было? Волновался? Полина, привет. Поздравляю тебя. Спасибо. А ты что-то снимаешь? Да, снимаю, как выпускной проходит. Я во влоге. Да. Ну что, как Чего самочувствие? снимаешь? Просто на память. А у меня тут снимать нечего, тут оценки Да, плохие. просто красиво диплом бакалавра, и все, это достаточно. Ну что ж, Полина, поздравляю тебя наконец-то, после 4 долгих лет. Ой, не бывает. За, а там она монголчууд ирсэн. Хамаагүй орно. Тэр цааныг хүн нуугдаад байна. Энэ харж байгаа хүмүүсээ харж.
Ийм юу авчлаа? Тэр ингэ барьж байгаа ингээд. Хоёр цэцэг. За чи харъя. Зүгээр хоосоо хоёр цэцэг өгөөд явах гэсэн саналаа. Сонирхолтой баш шүү. За. Тэнгүүд ядаж идэх амттай. Рууник Очиптик камер үзгээд айлда би камер намаар шүү. За чи хараад. Косо. Тэр давцсан гинэ юу гэ? Дипломода архитектурт. Үзүүчд л орж явуулна бис нь орж ирэхгүй юу? Тэ. Яг гадаа үлээ хэлсэн лээ. За манай эзэн маань ирж байна. Юу вэ? Явц юм уу? Ягаад эндээс гарч ирэх вэ? Юу талаас нь? За хин гардуулсан. За би бичлэг авч байгаа. За та яа. За ингээд манай архитектор гэх манд төсчлөө. 5 жил сурсан. Би очруулж юу. Энийг барьж яах вэ? Окей. За миний хэлж. Яагаад? Тэр үед нэстэ зураг авахсан уу? Байна уугүй. Ич хэрэггүй. Чиний дипломог дамжтай болсон баг. Зүгээр ширэн дээр документ авчихсан дараа дараад документ оолтой аваад тэ. Тэнийг энэ тэ. Стэг мэдээж энэ. Тэ зарим хүний ярьцлах. Зарим хүн. Юу яах вэ? Стэг. Обич микрофоноос. Оо яа. Стэгтэй ширээ. Төгсчлээ одоо. Хавцсан карантиныг даваад онлайн хичээлүүдэд даваад үзтэлээ. Тамаа гоо. Энд ч фотошоп хийсэн. За. Ингээ баяр дуусчлаа. Дуусчлаа. Хичлэн дуусчлаа. Одоо тэгэл хэдэн жилийн дараа би өөр ингээл сууж ингэж бодохоор бас гоё. Хэдэн жилийн дараа гэж дараа жил өгсөн ш би одоо яана. Бид нэг бүр дипломныхаа ажлаа хийгээд эхэлсэн. Бид нэрийг бидний дипломныхаа ажилтнаа тийм нэг хотхон төлөвлөдөг. Тийм тэрэн дээр орон сууц, нийтийн барилга, кино театр, их сургууль, хэмжлэм нэг бүх юмыг ингээ байршуулдаг. Тэрэнд нь зураг төслүүдийн зурдаг. Тэгээд хаа нөгөө яг санхтайд газруудад тэр юмнуудыг байршуулдаг. Тэгээд бид нар хаана хийхээ тодорхойлогдсон. Тэгээд тэр газрынхаа талаар 7 тэр юуныхаа дипломныхаа ажлынхаа дадлалынхаа эхний хэсэг юм ингээ хураах хэрэгтэй. Жилийн дадлага хийгдсэн. Дадлага жилийн диплом хийгдсэн юм да. Тийм тэгээд сэтгэл гоё юм аа. Тийм мэдрэмж ингээд өгсөж ингээд 5 жил зовж туршингүй зурсны эцэст ингээд диплом авч байгаа юм байна. Гэтэ яг манай нөгөө мэрэгчлэлээр хэцүүмнүүд байдаг. Юу вэ гэхээр проект эднэрүүдэд хураалгах чадахгүй бол тэгэл асуудалгүй. Яг шууд хөгтгөл юм мэдээж. Ингээд нэг тэгж өгөх боломж өгдөг. Гэтэ тэрийг өгөхөд жоохон хэцүү байдаг. Тэгээд тэрийг өгч чадахгүй бол тэгэл уучлаарай баяртай. Та архитектор болж чадахгүй. Архитекторын ур чадварыг эзэмшээг байна. Тэгэхээр баяртай манайх тэргүй гэдэг. Тийм байдаг. Манайхд одоо жишээлбэл нэгдүгээр курстэй бид нар 30 сургууль байсан. Одоо 18. Тал нь байхгүй. Тэгэл одоо энэ жил нэг хүүхэд хасагдах гээд байгаа. Тэгээ тэр хүүхэд шалгалт эднэрээ яаж өгөх нь тэрнээс нь хамаарал
шийдэх гэхдээ ингээд бол амар хэцүү. Яг нэг сүүлийн семестртээ ингээд эрчимгүүдэд 5 дахь курсынхаа яг сүүлийн семестрээр эрчимгүүд бас хөгждөг хүмүүс аа. Тийм болохоор тэгэл энэ бүхний ард гарч чадсан хоёртын царайг харахад хоёсон. Тэгэл би бас ингээд үйлхаач бүтггүй гэж тийм их царайтай авах үз. Нэг тийм их. За. Одоо тэгээд бодохгүй 7 сарын 5-нд хил нэгтгэх гээд байгаа. Тэр нь гол нэгтэй яг нэгтгэх мэддэхгүй байгаа. Нэгтчихвэл тэгэл Монгол явъя да. Монголд яваад сайхан ажил амжуулаад амраад хамгийн түрүүнд миний хийх юм бол амттай хоол идэх. Тэгээ бас нэг удаа болцсон. Тэр өнөөрөө мэдээ.